За сайжруулсан шахмал түлш болон түүхийн нүүрс ашиглаж байгаа айл өрхүүдэд хяналт тавьж мэдээлэл өгч ажиллах байгууллага албан тушаалтнуудын хуваарийг эрүүлэхээр тамгын газрын даргааллууд өөрөг авч бид нар албан тоотыг хургуулсан. За өнөөдрийн байдлаар нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, нийслэлийн газар зохион байгуулалтын газар, нийслэлийн аялал жуулчлалын газар, хаануул Баянгол дүүргүүдээс тухайн одоо энэ хуваарьд орж ажиллах албан хаагчдын болоод нэр сэрэг байна. За эдгээр нэрсийг болоод нийслэлийн онцгой комиссийн орлогч даргаагаад засаг даргын 1-р орлогч Батбай Сахлан даргаар болоод ахлуулад энэ оныг дуустал төрийн албан хаагчдыг болоод энэ чиглэлийн мэдээлэл заавар зөвлөгөө өгөх хяналт тавих ажилд болоод татан оролцуулнаа. За дүүрэг дээр болоод засаг даргын тамгын газраас болоод хуваар хийгдсэн тодорхой чиглэлийн элцийн дарга нар болоод хяналт тавиад ажиллахаар өмнө нийслэлийн онцгой комиссийн ажлын хэсгээр хуралдаад болоод шийдсэн байгаа. За ингээд энэ ажлыг болоод бид нар цаашд нь болоод авч хэрэгжүүлээд явнаа гэдгийг бол бас онцгой комиссийн гишүүдтэй хэлье. За хим технологийн хүрээлэнгийн дүн бол саяхан гарсан байгаа. 2 хоногийн өмнө. За энэ дүнгийн хувьд бол яаж гарсан бэ гэхээр хим технологийн хүрээлэн дээр бол нийтдээ бол бид нар 1-2 дугаар үйлдвэр дээрээс 2, мөн одоо айл өрхүүдээс 2 нийтдээ 4 дээж хургуулсан. За дээжийн дүнг бол хим технологийн хүрээлэнгээс шахмал түлш нь бол түүний үнсэнд бол шинжилгээ хийсэн байгаа. Үүнтэй холбогдуулан энэ хим технологийн хүрээлэнгийн хариу бол хүний эрүүл мэндэд одоо ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй одоо химийн одоо элемент эрдэс бол илрээгүй гэсэн хариу гарсан. За барьцалдуулагч бодисын хувьд бол энэ барьцалдуулагч бодис маань өөрөө одоо усан дуустдаг цардуул мөн одоо энэ барьцалдуулагч бодисын дотор гибс, альпид, байгалийн эрдэс одоо бүхий одоо бас бага хэмжээгээр илэрсэн гэсэн ийм үзүүлэлтүүд гарсан байгаа. За энэ байгалийн эрдэс маань бас одоо хүний биед бол ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй гэсэн. Тэгэхээр үндсэндээ бол 5 толгой түлш байгуулагдсан цагаас бол бид ашигт боловлын газрын ерөнхий лаборатори дээр бол байнга одоо дээж өгдөг байсан. Үндсэндээ бол энэ үүс нөхцөл байдлаас бол 41 дээж өгжсэн. За нөхцөл байдал үүснээс хойш бол бид нар лабораторийн тоог нэмэгдүүлсэн. Геологийн төв лаборатори, гайлын ерөнхий газрын лаборатори, хим технологийн лаборатори гэдэг үндсэндээ 4 лаборатори дээр 27 дээж бол шинжилүүлсэн нөхцөл байдалтай холбогдуулан. Тэгэхээр энэ 27 дээжийн хариу бол стандартын шаардлага хангасан. Хүний биед одоо ноцтой сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн химийн бөгөөд техникийн мөн бүтцийн үзүүлэлтүүд мөн гарсан гэдгийг бас та бүхэнд эхлээд мэдээлье. Агаарын богдлоод хэрэгс газар зарчмын ажлын хариуцлагатай хамтарч дахиад энэ олон нийтэд тэр шинжилүүлсэн шинжилгээнийхээ дүн туршилтынхаа хэдэн төрлийн ямар зууханд хэзээ яаж туршсан. Тэр техникийн сургуулийн зуухны лабораторийнхаа хүмүүстэй мэргэжилтнүүдтэй мэргэжлийн эрдэмтэн судлаачтайгаа хамт сууж байгаа олон нийтэд мэдээлэл өг. Бидний 2-3 удаа энд очиход энэ нүүрсний хэрэглээний талаар одоо бас авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхээс өмнө тэр хүмүүс шийдж байсан ийм зуухнуудад ямар нэгэн асуудал байхгүй, ямар нэгэн хүндрэл байхгүй гэж хэлсэн. Одоо энэ мэдээлэлээр нээлттэй. Энэ техникийн сургууль дээр ямар нэгэн зуухны лаборатори дээр ямар ч ажил хийгээгүйгээд энэ зарим нэг хүмүүс ийм мэдээллийг яриад байгаа. Та нар сонсч байгаа юу? Шинжилүүлсэн бол тэрнийхээ мэдээллийг нээлттэй үгүй юм бол үгүй гэдгээ хэл. Ямар нэгэн эргэлзээтэй асуудал энэ иргэд орсон суугчдын дунд байж болох.